Танд хөрөнгө оруулалт хийж түүнийхээ үр шимийг хүртэх сэтэлжүүлэлт өгөх болов уу хэмээн итгэж энэхүү бичлэгийг орууллаа. Эхлээд орлогын их үүсвэрээ дуртах нь зүйтэй. Анх удаа буюу шинээр орлого олох хэлбэрийг би 5 ангилсан. 1-т ажил хийх, 2-т бизнес эрхлэх, 3-т халамж, 4-т маш их азтай байх, 5-т холимог шинжтэй. За маш их азтай байхыг бол хувь хүн удирдах боломжгүй. Нэмэх нь та хөрөнгө оруулалт хийж орлогоосоо орлого олох боломжтой юм. Ихэнх хүмүүсийн хувьд бол миний ажигласнаар орлогын их үүсвэр нь ажил эсвэл бизнес давмгайлсан ийм холимог шинжтэй байдаг байна. Миний хувьд дараах 5 төрлийн орлогын их үүсвэр байгаа. Нэгт нь үндсэн болон гэрээт ажлын цалин. Энэ нь бол харьцангуй тогтмол шинжтэй баталгаатай их үүсвэр. Үндсэн ажлаасаа гадна хэд хэдэн газар мэргэжлийнхэн дагуу гэрээтээр ажилладаг. Өөрийнхөө туршлагаас авч үзвэл та мэргэжлээрээ 3-5 жил орчим ажиллаад мэргэжлийнхээ дагуу ямар нэгэн нэмэлт орлогын их үүсвэр давхар гэрээт ажилдаа болж чадахгүй бол ажлаа эсвэл мэргэжлээ соль гэж зөвлөх байна. За энэ нь ялангуяа зөвлөх үйлчилгээний компанид ажиллах юм бол маш том давуу тал болдог. Гэхдээ та үнэхээр үндсэн ажилласаа тултал цалин авдаг л биш бол. Хоёрт хөрөнгө оруулалтын өгөөж, хувьцааны хувьд үнийн өсөлтийн болон ногдол ашигын өгөөж хүртэх боломжтой байдаг. Хоёр хэлбэрийн өгөөж. Хадгаламжийн хувьд бол зөвхөн хүүний орлогын өгөөж хүртдэг бол койны хувьд үнийн хэлбэлцлээс нь өгөөж хүртэх боломжтой. За яг хөө койн дээр мөн стейкинг хийж өгөөж хүртэх юм боломж байгаа. Энэ нь бол хадгаламжтай төстэй. Гуравт нь нэг удаагийн эсвэл богино хугацааны онлайн болон танхимын сургалтууд. За цөөн тооны мал бие. Тухайлбал ямааны хувьд ноолуурын өгөөж хүртэх боломжтой бол өхөр хоньны хувьд бол идэж мах худалдан авах зардлыг хэмнэх замаар шууд ус замаар өгөөж хүртэнэ. Мөн бас жижигхэн хөрөнгө оруулалт бий. Жишээлбэл 21 онд эргэн тойрны хүмүүс зээлийн хэрэглээ өндөр байгааг анзаарч хэдэн хүмүүсээс багахан хэмжээний хөрөнгө оруулалт аваад автоламбардын үйл ажиллагаа ажлынхаа хажуугаар явуулж үзсэн. Хөрөнгө оруулалт гэхээр хэдэн 10-100 саяар төсөөлөх хэрэггүй. Миний хувьд бол энэ бичил бизнест өнөөгийн хөдөлмөрийн өсний доод хэмжээг нэг 10 орчим дахин нэмэгдүүлэх хэмжээний л ийм хөрөнгө оруулалт хийгээд 3 жил гаруй хугацаанд ажиллаж үзсэн. Ингэхэд бол 1 жилийн өгөөж нь 30 гаруй хувьтай байсан. 3 жилийн хугацаанд бол дугарсан гэсэн үг. Чамлахааргүй үр дүн, харамсалтай нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль батлагдаад энэ ажлаа бол зогсоосон. Миний хөрөнгө оруулалтын багцын 40%-ийг хадгаламж, 20%-ийг хувьцаа, мөн 40%-ийг крипто, за 10%-ийг нь бол бусад хөрөнгө оруулалтууд бүрдүүлж байна. 25 ондоо хувьцаагаа 30%, крипто буюу койно 20% болгож бууруулах төлөвлөгөөтэй байгаа. Яагаад тэгэхээр койн бол маш өндөр эрсдэлтэй. За хувьцаа, хадгаламж, койн гэсэн 3 төрлөө бага зэргийн задлаа. Нэгд хувьцаа 2018 онд Түмэн Шууд компани IPO-нд анх 600 мянган төгрөгөөр оролцож байсан. За тэгээд яг хувьцааны зах зээл сонирхож эхэлсэн нь бол 21 он. Ардын хувьцаа, ардкойн бол крипто энэ хувьцаа руу орох үүд хаалга маань болж өгсөн. Миний багцад одоогоор 15 хувьцаат компани хувьцаа байна. Хамгийн ашигтай хувьцааг бол Монголын хөрөнгийн бирж IPO-нд нь 100 төгрөгөөр ороод за 150 хүртэл нь бол бага багаар нэмсэн. Өнөөдөр буюу 25 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар нэг ч хувьцааны үн 300 төгрөгтэй байна. IPO үнээсээ 3 дахин өссөн байна гэсэн үг. Эсвэргээр хамгийн алдагдал хүлээсэн хувьцаа бол ард санхүүгийн нэгдэл компани хувьцаа. За би 21 оноос хувьцааны зах зээл рүү орсон. Яг энэ компани оргил үний үед нь орсон 13 мянган орчим төгрөг хүрч байсан. За үүнээс хойш бол алдагдлаа бууруулах зорилгоор буурах болгонд нь авсаар байгаа уг компани хувьцаа бол миний багцын 3/1-ийг бүрдүүлж байгаа. Гэсэн ч гэсэн алдагдaltaй. Одоо энэ компани хувьцаа бол 2500 орчим төгрөгтэй байна. Сургамж болсон хувьцаа гэвэл Лент компани хувьцаа. Би 30-аас 40 орчим төгрөг дээр жил гаруй хугацаанд барьж ягаад зараад гарсны дараахан өссөөр байгаад өнөөдөр бол 150 төгрөг, ногдол ашиг зарлах үеэр бол 160 гарч яасан гэж өсөж байсан. Өөрөөр хэлбэл дэвчиж чадаагүй гэсэн үг. Хөрөнгө оруулалтын алтан дүрмийг зөрчсөн гэсэн үг.
Яг одоо миний хувьцааны багцын 38% буюу 3.1-ийг ард санхүүгийн нэгдэл, 10%-ийг Апо компани, 7%-ийг Түмэн Шувуут, мөн 7%-ийг Монголын хөрөнгийн бирж, 6%-ийг Монос хүнс, үлдсэн 32%-ийг бусад 10 компани хувьцаа бүрдүүлж байна. Тэгэхдээ би хувьцаан дээр нийт дүнгээр 6.9% алдагдaltaй яваач гэсэн үүнийгээ бол сая ногдол ашгаа компаниуд зарласан. За дүнгээр нь тооцоход бол энэ алдагдлаа нөхөх юм билээ. Тэгэхээр алдагдaltaй гэсэн үг. Хоёр дахь хөрөнгө оруулалтын төрөл бол хадгаламж. Хувьцааны өгөөжийг бодвол бага байж болох ч эрсдэл нь мөн тэрээр бага. Миний хадгаламж 4 төрөлтэй. Нэгт нь банкны хадгаламж, хоёрт нь хувийн дэтгэвэр, гуравт нь мандал хөрөнгөлийн урт хугацаат хадгаламж бий. Тэгээд дөрөвт нь багахан хэмжээний итгэлцэл байгаа. Банк ус санхүүгийн байгууллагууд оруулсан. Нэгт нь ардын тэтгэврийн сан гэдэг компани хувийн тэтгэврийг 21 онд 5 жилийн хугацаатай нээж байсан. Тэгэхээр 21 он бол миний хөрөнгө оруулалт хувьцаа хадгаламж нэх юм эхлийн жил байсан гэж хэлж болно. Ингээд түүнээс хойш сар болгон 30-аас 60 мянган төгрөгөөр ингээд тогтмол нэмсэн. За ингээд 26 он 5 жилийн маань хугацаа дуусна. Гэхдээ тэтгэврт гарахад арай залуу байгаа гэж үзээд үүнийг ахиад 5 жилээр сунгах бодолтой байгаа. Хоёр дахь нь мандал хөрөнгөлөл 2023 оноос нээсэн мөн хүүхдийнхээ мөнгийг үүнд хадгалдаг өгөөж нь банкнаас арай илүү. Энэ маань бол харьцангуй урт хугацаатай буюу 60 нас хүртлээр хуримтлуулах. Тэгээд энэ хуримтлуулсан мөнгөөрөө их нэртэйгээ хамт дэлхийг тойрон аялах юм аяллийн зорилттой урт хугацааны хуримтлал. Гурав дахь нь хаан банкнд 24 онд хадгаламж нээсэн дөнгөж эхэлж байгаа. Энэ бол бусад хадгаламжуудаасаа өгөөж багч, эрсдэл бага. За гэхдээ өмнө уулын хадгаламжтай байсан тухайлбал мөнгө хадгалж чадахгүй байсан тул 2013 онд анх их нэртэйгээ ярилцж байгаад байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд цалингийн зээл аваад түүнийгээ хадгалж байсан. Ингээд 6 жил гаруй хугацаанд мөн хажуу өрөө түрээсэл сууж мөнгөө бас хадгалдаг байсан. За зээл аваад хадгална гэдэг бол санхүүгийн хувьд бол тэнэг шийдвэр. Ягаад тэгэхээр зээлийн хүү хадгаламжийн хүнээс өндөр байдаг. Гэхдээ ингээд ч болов хөрөнгө оруулалт сурах нь бол маш чухал юм аа. Дөрөвт итгэлцэл Инвескор банк ус санхүүгийн байгууллагад багахан дүнгээр итгэлцэл нээсэн. Жилийн 17% хүүтэй. Банкны үнээс бол харьцангуй өндөр. Бондоос арай бага. Хувьцаат компанид бол эрсдэл бага гэж харсан. Үүнийгээ мөн бага зэргийн нэмээд явах юм төлөвлөгөөтэй байгаа. Гурав дахь хөрөнгө оруулалтын төрөл бол муу нэртэй, луу данстай гэдэг coin. За coin-ыг бол маш сайн судалд эсвэл хол бай гэж зөвлөх байна. Анх ард coin-оор дамжиж энэ салбар руу орсон 21 оноос хойш крипто салбар бол өсөж буурсаар за зарим үед бол миний хөрөнгө оруулсан мөнгө 10 дахин буурж байсан. Тухайлбал Luna гэдэг coin дээр сая төгрөг маань 10,000 төгрөг болж байсан. Ингэж явсаар 25 он гараад одоо л 30 орчим хувийн ашигтай болж байна нийт дүнгээрээ. Зарим coin дээр алдан, зарим дээр нь он. Тэгэхээр тань дахиад хэлэхэд coin авах гэж байгаа бол маш сайн судал. Тэгээд алдсан ч үндсэн хэрэглээ болсон орон байр, хоол хүнс, хувцас, зээл төлөлтөд чинь нөлөөлөхгүй байх хэмжээний л мөнгөөр ор. Үгүй бол хол бай гэж зөвлөх байна. Гэхдээ энэ нэг зүйлийг тодтогч хэлэхэд за миний хувийн бодол coin гэхэр Монголын хэдэн coin-оор төсөөлөх нь маш буруу. Ялангуяа миний өнцгөөс харахад бол 21 оноос 60-70 ийм coin-ууд гарч ирж байсан. За өнөөдөр бол Artcoin, StarPay, Монгол NFT гэх нэг юм гарын 5 хуруунд багтах хэмжээний л coin-ууд үйл ажиллагаатай байх шиг байна. Өнгөрсөн онд Америкийн үнэт цас биржийн ороо, за монголоор бол санхүүгийн зохицуулах хороо гэсэн үг. Энгийнээр хэлэх юм бол биткойныг хувьцаа шиг арилжаалахыг зөвшөөрсөн. Мөн Америкийн нэгдсэн улс, Япон улсуудын хэд хэдэн хувьцаат компаниуд биткойныг худалдаж авдаг болсон. Эл Салвадор улс мөн худалдаж авдаг. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп крипто валютаар нөөц бүрдүүлэхээр шийдвэрлсэн гэх мэт юм үйл явдал болж өнгөрсөн. Монгол коинуудын талаар бол тусдаа юм бичлэг оруулсан. За өмнө бас нэг бичлэг оруулж байсан. Та хүсвэл тэр бичлэгийг үзэж болно. Бусад хөрөнгө оруулалт гэвэл нэг 10-20 орчим юм мал бий. Эдгээр маань бол шууд өгөөж хүртгээс илүү орлогоо хамгаалах хэрэгсэл болдог. Тухайлбал эдчний хүрээ хөдөлж авахгүй байх, уг мөнгөөрөө өөр хөрөнгө оруулалт хийх.
Мөн өмнө хэлсэнчлэн Атланбаардын жижиг бизнест хөрөнгө оруулж байсан. Энэ маань бол хамгийн өндөр өгөөчтэй юм ажил болж байсан. За үүнд магадгүй илүү чанартай бичлэг контент хийхин тулд жишээ нь Canva-гийн эрхийг жилийн $120,000 худалдаж авсан маань бас орох байх. Ингээд эцэст нь хэлэхэд таны цалин Монголын хамгийн өндөр цалин байсан ч гэсэн заавал хувьцаа хадгаламж бонд итгэлцэл гэх мэт хөрөнгө оруулалт хийгээрэй. Тэгээд сайн хувьцаанд хөрөнгө оруулсан бол төвчээртэй хүлээгээрэй гэж хэлэх байна.